Өглөөний мэнд би та бүхэндээ нэг маш хурдан мэдээлэл хүргэх гээд шууд ингээд бичлэг хийчлээ. Өнөөдөр бүтэн сарны өдөр ахгүй. Тэгээд өглөө 4:30-д бүтэн сар маань ер нь бол бий болцсон. Тэгээд өглөөний 4:30 өнгөрсөн ч гэсэн энерги нь байдаг учраас өнөөдөр ер нь ямархуу байдалтай өдрийг өнгөрөөл зүгээр вэ гэх. Тэгэхээр энэ удаагийн бүтэн сараар болохоор нөгөө энэ тийм юм гуйх хүсэх тийм энерги юусоо биш. Өмнө өнөөдрийг хүртэл явж ирсэн өөрийнхөө амьдралд байгаа бүх зүйлийг одоо болж байгаа бүх зүйлүүдийг нь тэр чигээрээ кейзоку гэж үргэлжлүүлэх. Тэгээ болохгүй байгаа зүйл байх юм бол тэрийгэ ресетто хийх. Ресетто дахин тохируулах гэсэн үг ахна шүү дээ, тий? Дахин тохируулах. За тэгээд дээрэс нь ер нь бол маш амар амгалан тайван ингэж цагийг өнгөрөх гэж байгаа. За тэгээд эдгээр түлхүүр өгнүүд байгаагийн дээрээс өөрийнхөө 5 мэдрэхүйг ингэж гоё баясгаж баярлуулж өгөрөө гэж байгаа байхгүй. За тэгээ би өчигдөр нөгөө амралтын өдөр байгаад бичлэгээ оруулж чадаагүй нь манай тэнд нэг шин дэлгүүр нээгдээд тэгээд нөгөө дэлгүүрээр чинь баахан яваад тэгээ өөртөө гоо сайхны юм аваад тэгж ингэсээр байгаад ерөөсөө бичлэгээ хийж чадаагүй. Тэгээд ажилдаа орохоос өмнө маш хурдан ийм учиртай бүтэн сар байгаа шүү гэдгийг хэлж байгаа. Тэгээд дээрэс нь энэ бүтэн сарны энерги болохоор материаллык зүйл болоод эдийн засгийн одоо тийм мөнгө төгрөг юу гэдгийг тийм баялаг тийм зүйлүүдээр баялаг энерги бол маш их гарч байгаа гэж үзэж байгаа юм билэ. За тэгээд та бүхэн маань өнөөдрийг өөрийнхөө 5 мэдрэхүй гой баярлуул баясгаж тайван амгалан за тэгээд болж байгаа зүйлээ гой үргэлжлүүлэх тийм арга хэмжээ аваад болохгүй байгаа зүйлээ дахин одоо ресетто хийж дахин тохируулах тийм арга хэмжээ аваад тэгээд ямар нэгэн зүйл гуйх хүсэх тийм энергийн цаг биш шүү гэдгийг бас та бүхэндээ дахин хэлье. За тэгээд дараагийнхын бичлэгээр дахин уулзъя. Ер нь бол бичлэг хий гэж бодоод байгаа. Тэгээд амжихгүй яваад байна. Ямар ч байсан та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр ямар ч байсан ойрын хугацаанд уулзнаа гэж бодож байна. Баярлалаа.